үзэгчтэй та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. Эрх өнцөг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үгээр эхэлж байна. Бид энэ удаа цаг үеийн асуудлаар ярилцахаар зочноо орж ирүүлсэн юм аа. Би ингээд зочноо танилцуулъя. Ноён Дамжиням улсын их хурлын гишүүн, Монгол Ардын намын улсын их хурл дахь Монгол Ардын намын дэд дарга ийм ирхэн байна. За сайн байна. За бидний урилга хүлээж авч манай студид ирсэн танд баярлалаа. За тий. Тэгээд манай зочноос товч танилцуулчихъя. Энэ Канада улсын Бритиш Колумбия их сургуулийг уул уурхайн засаглалын мэргэжлэр төгссөн, тэндээ одоо магистр хамгаалсан, одоо докторийн судалгаа хийгээд явж байгаа ийм хүн байна. Тэгээд уг нь бол дээр хамгаалчих байсан юм байна. Тэгээд гишүүн болоо завгүй болцсон гэсэн тий. За тэгээ хоёулаа ярилцсандаа орё. За өнөөдөр жоохоо одоо таны энэ хоёулаа цаг үеийн асуудал ирэхээр бол ямар ч сэдвийг ингээд өргөн хүрээнд ярилцж болдог юм байгаа шүү. Тэгээд эхлээд бол та гишүүний чинь хувьд одоо энэ их хурл дээр болж байгаа үйл явдлууд өөрийн чинь одоо идэвхжүүлэн оролцож байгаа ямар сэдвүүд байна. Тэр тухай эхлээд би танаас асууя гэж ингэж бодож байгаа юм. За хамгийн сүүлийн үйл явдал нь өнөөдөр дөнгөж сая та одоо энэ нөгөө нэг шинээр аудитын газрын даргыг их хурлаар батлуулах тэр сонсголыг зохион байгуулсан тийм ээ. Тийм тэгээд тэр дарга маань сая шинээр сонгогдчихлоо. Тэрийг одоо ямар ажил зохион байгуулдیں۔ Тэр хүнийг яхад. Тий яг уу Монгол Улсын их хурл ер нь 2020 оноос хойш их тийм иргэдийн оролцооттой нээлттэй парламент болъё гэж зорилго тавьсан. Тэрний хүрээнд одоо энэ парламент гэж одоо цахим хуудас гарч ард иргэдийн саналыг нэгдүгürt нээлттэй авдаг болсон. Тэгээд одоо тодорхой тооны шалгуур хангах юм бол их хурлаар хилцдэг болсон. За хоёрдугаарт бол энэ улсын их хурлаас томилогддог болон томоохон албан тушаалуудыг нийтийн сонсгол хийж ээж томилдог болсон. Нийтийн сонсгол нь бол тухайн одоо нэр дэвшиж байгаа этгээд нь одоо тэр тухайн албан тушаалд ёс зүй болон хуулийн хүрээнд одоо тэнцвүү гүйүү гэдгийг олон нийтийн оролцоотойгоор одоо шууд нийтийн дунд хилцүүлж одоо сонгодог болсон гэсэн үг. За энэний хүрээнд бол дан ганц улсын их хурлын гишүүд асуулт асуугаад хасаа гадна одоо хуулиараа одоо парламентын нээлттэй сонсголын тухай хууль гэж бий, хяналт шалтгаалтын тухай хууль гэж бий. За улсын хурлын дэгийн тухай хууль гэж бий. Энэ одоо зохиц хуулиудын хүрээнд одоо 14 хоногийн хугацаанд ч гэдэг юм уу те нийт зар тавиад тэр хүний талаар мэдээлэл аваад тэр хүний одоо асуух асуулттай иргэд байвал бүртгүүлээд өөрийн биеэр одоо тэр хилцүүлэгт нээлттэй оролцоод асууж болдог, хариулт авч болдог. За мөн бас тэр хилцүүлэг шудраг явж гэнэ үгүй гэдгийг хөндлөнгөөс орж ирж ажиллаж болдог. Энэ үе талыг нээсэн ийм л одоо хууль. За энэний хүрээнд бол одоо Монгол Улсын их хурлаас үндсэндээ одоо төрийн нүд чих болсон энэ аудитын газар гэж. Тэгээ үндэсний аудитын газар гэж. Үндсэндээ одоо засгийн газрын үйл ажиллагаа болон Монгол улсад явагдаж байгаа одоо төсөвтэй холбоотой одоо төрийн үйл ажиллагаатай холбоотой бүх үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт хийж төрд дүгнэлттэй үзүүлдэг, олон нийтэд дүгнэлт танилцуулдаг энэ одоо маш чухал байгууллагын даргыг сая одоо томилох ажлыг зохион байгууллаа. За энэ бол байнгын орооны тогтоолоор одоо нэр тодорхой гишүүнд эрх олгож тэр гишүүн одоо зохион байгуулж тэгээд одоо тодорхой процессуудын дараа тэр нэр дэвшигчийг олон нийтэд танилцуулж ингээд дараа нь их хурлын байнгын ороогоор оруул санал хураалгаад өөрийнхөө тэр бас удирдсан байнгын орооны сонсгол дээрээ санал хураалгаад ингээд их хурлын нэгдсэн чуулганаар оруулж санал хураалгаад явдаг ийм процесс. Ийм процесс хийгдэж байгаа. Ер нь бол яг хуу парламент нээлттэй болж байгаагийн л одоо нэг хэлбэр гэсэн үг. Хуучин бол одоо нэг өглөөл тас гэж тушаалгараа болчдөг байлаа шүү дээ. Одоо тийм үг болсон гэсэн үг. Тий тэгээд прокурорын чөлөө хэний чөлөө ийм нөгөө сонсголоор оруулахгүй нэг нөгөө үндсэн хуулийн цэцмэлсээр заргалж байгаа нэг боловцсон шүү. Хэний нөлөө? Тэний би сайн санахгүй байна. Ер нь бол ямар нэг байдлаар хэрвээ зөрчил гарсан байгаа бол Монгол улсын ямар ч иргэн Монгол улсын үндсэн хуулийн цэцэд хандаж улсын хурлын шийдвэрийг одоо шүүлэх бүр эрэхтэй шүү дээ. Үндсэн хуулийн одоо шүүх гэсэн үг шүү дээ. Цэц гэдэг байгууллага. Тэр нь тэгээ хинч хомдол гаргаж болдог. За тэрийг би санахгүй байна, тааш танихгүй байна. За тэгээ саяхан бас нэг 2 хоногийн өмнө энэ ингэсэн. Энэ таа чин төсвийн байнгын орооны гишүүн тий. Тэгээд энэ төрийн хэн шалгалтын хэрэгжилтийн тайлан гэж юм танаа байнгын хороо хилцсэн. Тэгсэн тий. За тэндээс тэр нэг одоо тэр энэ юу хариуцсан алба байна шүү дээ. Тэр газар гэдэг одоо хяналтын газар гинүү тий. Одоо иргэдэг даргатай.
Тэгээ тэрэн дээр одоо тэр улсууд маш их шүүмжил хүрсэн. Хүлээс өөрөөс чинь. Тэгсэн. Тэргүүр чи одоо тэр тайлан байлангаа цаасаарч өгөөгүй юм байна. Тэгээд тэр та бүхний асуултанд хариулж байгаа нь ч одоо өөр сонин манин юм болж танилцуулагч тэр тий. Тэр талаар яг ийм юм байгаа. Засаглалын хонлоор үндсэндээ Монголын ардчилсан засаглал тогтоо явж байна. Хууль тогтоох засаглал бол хуулиа тогтоогоод, хуулиа батлаад тэрийг хэрэгжүүлэхийг гүйцэтгэх засаглалд үүрэг болгоод гүйцэтгэх засаглалаас үүргээ нэхэж явдаг. За энд зөрчил үүсвэл шүүх засаглал тэнд одоо ажиллаж байдаг. Одоо ийм 3 салон онол байна тийм. Ингээд бид одоо Монгол Улсын парламент жишээ нь гэхэд одоо өнгөрсөн одоо энэ 9 дахь удаагийн парламентын сонгуулиор бүрдсэн 126 гишүүн бүрдсэн шинэ парламент 1200 гаруй тогтоох шийдвэрийн одоо заалт гаргасан юм байна. Өнгөрсөн одоо хугацаанд 30 жилд. Үгүй сая ерөөсөө хэд тэгээд ер нь одоо явж байгаа хугацаанд. За тэгэнгүүт Монгол Улсын их хурлаас энэ ямар шийдвэрүүд гардаг вэхээр нэгдүгürt хууль гарна. За хоёрдугаарт их хурлын тогтоол гарна. Гуравдугаарт байнгын хорооны тогтоол, дөрөвдүгээрт дэд хорооны тогтоол, тавдугаарт төр хорооны тогтоол. Бүгд хуулийн хүчин чадалтай бүгдээр дагаж бүрдэх үүрэгтэй эрх зүйн актууд. Заавал биелэх хариуцлагатай. За энэ актуудыг одоо хэрэгжүүлэх үүрэг бол засгийн газарт байна. Засгийн газарт энэ тогтоолуудыг гаргаж өгөө. За одоо шинэхэд юу гэдгийг одоо боловсролын ерөнхий хууль батлагдсан. Англи хэлний боловсролыг 3 дугаар ангиас эхэлж заана. Одоо бүх нийтийн боловсролыг одоо ерөнхий болон сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, дээд боловсрол, насан туршийн боловсрол, төгслийн дараах боловсрол гэдэг бүх энэ боловсролын мөн мэрэгжлийн боловсрол гэдэг. Энэ бүх боловсролын тогтолцоонд гадаад хэл үзэх бол англи хэлийг үзэх ёстой гэдэг хууль батлагдчихж байгаа юм тийм. Ингэнгүүт энэ хуулийг хэрэгжүүлгээд араас нь нэмсэн дагсан тогтоол гарна. Энийг хэрэгжүүлэх үүргийг одоо боловсролын яамч гэдэг юм үүрж байгаа. Хариуцлага нь тэр, ажил нь тэр угаас. Энийг хэдэн хувьтай хэрэгжүүлвэ? Ямар үнэлгээ дүгнэлт өөртөө өгч байна гэдэг ажлыг энэ одоо ОД2 гэдэг сайттай ийм одоо байгууллага одоо нэг юм үндэсний хороол гэдэг байгаа тийм. Уучлаарай ийм урд нь байлгүй энэ байгууллага. Энэ одоо байгаагүй те. Сая шинээр та нар их хурлаар сая шинээр байгуулагдсан баха. Тэг урд нь биелээ сонсч байгаа. Яг төсвөр л орж ирэл явцсан л та. Түнс яг бүтцсэн ч юм бол байхгүй байх те. За засгийн газрын тухай хуулийн дээр явж байгаа. Ингээд тайлангийн өчигдөр бид нар ингээд банк ороон дээр оруулж ирээ сонсч байгаа. Ер нь бол нэг ийм л процесс явдаг их хурл чинь. Намар бид төсвөө баталж өгнө. Хавар төсвийн гүйцэтгэлээ хянана. Жилийн турш бид нар үүрэг даалгавар өгнө. Хавар бид нар өгсөн үүрэг даалгаврынхаа бэлтгийг хянана. Өгсөн үүрэг даалгаврынхаа бэлтгийг шалгах ажил айгүй сул байгаа юм манай их хурлд. Хууль батлна, хуулийн хэрэгжилтийг хангуулна, шаардна. Ийм одоо ирэх үүрэгтэй байгууллага байхгүй төр ирэх хэрэгтэй байгууллага өөрөө. Тэгэхээр энэ ажлаа бид нар одоо хуулийн батлах ажлаасаа хийчихэд мөрдүүл хэрэгжүүлэх ажил дээр анхаарал тавьж чадахгүй байна гэдэг хариуцлагыг одоо бид нар яриад байгаа шүү дээ. Тэгэхээр бид бол одоо энэ чиглэлд анхаарал хандуулж байгаа. Ингээд одоо ямар тайлан орж ирэх шүүмжил хүртээд байна гэхээр энэ 1200 гаруй одоо заалтуудаас 512-ыг нь засгийн газар одоо үнэлэх боломжгүй, үнэлэх хэрэггүй гэсэн ийм дүгнэлт оруулж ирж байгаа байхгүй. Энэ одоо хяналт шалгалт мэдэхгүй тэрийг нь одоо тайлбарыг сонсох. Тэгээ би гайхаад байна. Тэгээд ойлгохгүй юм батлаад өгсөн юм уу? Гүү. Тэгээ одоо тэр чин Монгол Улсын их хурлын тамгын газар, их хурлын гишүүд тий. Тэгээ бас бүх байгууллагуудаас мэдээлэл авч иж улсын их хурлын шийдвэр гаргадаг. За. Тэр нь хуулийн хамгийн дээд шалгуураар л явж байгаа шүү дээ. Тэгэхээр бас тодорхой хэмжээний юм байна л гэсэн үг. Ингээд биелэлт нь 64% гэж орж ирж байгаа. Тэгээ энийг нь бүх одоо их хурлын 11 байнгын хороогоор сонсоол өнгөрчих болохгүй байхгүй юу? Ингүүл тэгээд бидний нөгөө хариуцлага байхгүй. Ажлын үр дүн гарахгүй. Их хурлын гишүүд гэж та нар ер нь ярьсаар хагаад өөр юу шийдэггүй. Ярихаас өөр юу хийдэг юм бэ гэдэг шүүмжлэл хүртээд байгаа чи тэр. Бидний ярьсан зүйл, бидний шийдсэн шийдвэр олонхороо батлаад гаргасан шийдвэр бэлдэг байх хэрэгтэй байхгүй юу? Тэгжээж их хурлын нэр хүнд өндөр байна. Тэгжээж их хурлын гишүүд ажиллаа хийсэн болж тойрогтооч талангаа тавина. Арт түмдээ талангаа тавина. Арт түмд өргөсөн тангараа биелүүлж яана гэсэн. Гэтэл тэр ажил нь 64%-тай. Нийт гаргасан 1200 одоо гэдэг чинь цаана 500 гаруйг гэдэг чинь бараг 40 орчим хувийг нь үнэлэх хэрэггүй гэсэн дүгнэлтийг нь гүйцэтгэх засаглал нь оруулаад ирсэн байхад их хурл тэрийг дуугаа сонсоод өнгөрч ивэл өөрөөгөө үгүйсгсэн хэлбэр байхгүй байдал руу орно. Тийм учраас бол ямар санал гаргасан бэ гэхээр үгүй ээ. Ерөөсөө энийг улсын их хурлын даргын захирамжаар бүх байнгын орооны төлөөллийг оруулсан энэ хэрэгжилтийг хангах ажлын хяналт тэр нь яаж явсан? Яаж яваад байгаа юм?
Энэ ажилдаа хүмүүс ягаад хариуцлагагүй хандаад байгаа юм? Хариуцлагагүй хандаад байгаа бол болиулах хэрэгтэй гэдэг асуудлыг ярих гэж санал гаргаж одоо боловсролын байнгын ороо болон төсвийн байнгын ороон дээр энэ асуудлыг хойшлуулад за улсын хурлын даргад бол хүсэлт тавиад одоо ингээд энэ дараачийн ажлууд нь одоо процессын дагуу явагдах байх. Тэгээд тэн дээрээс зүгээр тэр хоёр даргын хариултуудыг би бас ингээд сонссоо л доо. Тэгэхээр тэд нар чинь гүйг одоо эн чинь тайлан болоод ингээд батлагдаар ч гэлөө танилцуулагдаар ч гэлөө ийм болохоор бид нар та нарт нэр ус сайрж эрт байна гэж тэгж яриад илээ шүү дээ. Арай эрт шаардсан биш үү тэр юм одоо. Гүү бид нар ер нь шүү дээ нэг та бол одоо бас мэддэг л байлгүй. Одоо англиар бол процесс контрол гэж нэг ойлголт байна. Процесс дунд нь хянах гэсэн. Тэгээ процесс дунд нь хянаад сайжруулад эцсийн төгсгөлд нь зас гарахгүй болсон байхад нь сайжруулад явах ажил байх хэрэгтэй. Байнгын ингэж явж явах хэрэгтэй ажил шүү дээ. Тийм учраас бид нар энийг шаардах хэрэгтэй. Хизээл бол хизээ энэ Монгол Улсын их хурлын бүрийн эрхэд бий. Хизээл бол хизээ төрийн байгууллагын үйл ажиллагааг татаж одоо сонсож үр чиглүүлэх бүрийн эрхтэй байгууллага. Тэгээд яг тэр сонсгол дээр сонсгол хүү тэр ч юу хтэй. Тэрэн дээр чинь та нар бухимдаад байлээ л дээ. Энэ ялангуяа энэ Дархан уул аймгийн цагдаагийн газрыг та нар гэмт хэрэгтэн шиг урдаа суулгаж байгаа байцсан байлаа. Ус төрдсөн байлаа гэдэг. Тэр яг юу болсон тийм? Та буруу ойлгосон юм шиг байна. Дархан уул аймгийн цагдаагийн газрыг биш. 91 ийм гомдол ирээд байна. Аймаг орон нутгуудаас. Бас төрийн байгууллагуудаас. За хуйлгүй ийм нэг юм агентлаг үүсчээд одоо үндэсний хороо үүсчээд тэгээ баахан ийм одоо цагдаа байсан ч гэдэг юм уу те ийм одоо хүмүүсээр одоо хяналт шалгалагчдаа бүрдүүлээд ингээд төрийн байгууллагууд дээр ирээд төрийн байгууллагын хяналт шалгалт гэдэг чинь өөрөө бас процесстэй. Шалгана, алдаа дутагдал гаргана, эргээд нөгөө шалгасан байгууллагаасаа тайлбар авна, нийцлийг гаргана, эцсийн дүгнэлтээ гаргана, хүлээн зөвшөөрүүлнэ, гар үсэг зурулна. Ингээд эцэст нь холбогдох байгууллагатай танилцуулаад дүнгээ тавина. Тийм процесс явагдаагүй. Шалгалаа ямар ч тайлбар байхгүй шууд сайд нь биш. Сайд нь бол улс төрч хүн байхгүй. Тэгээ сайд нь одоо иргэдэг сайдууд бол улс төрч хүн. Улс төрийн мэдээлэл хийх бол болно. Тэр хүний улс төрийн л асуудал. Гэхдээ тэр доор нь байгаа тэр үндэсний хорооны ажлын алба гэдэг бол төрийн алба байхгүй. Тэгээ тэр төрийн алба улс төрчсөн мэдээлэл өөрөөр хэлбэл тэр процессын ажлаа хийж дуусгаагүй байхдаа тэнд төрийн алба ажиллаж байгаа шүү дээ. Тэнд хүмүүс ажиллаж байгаа шүү дээ. Тэнд бас хүмүүс хууль сахиулаад хуулиа биелүүлээд ажиллаа хийгээ явж байгаа байхгүй. Тэгээ тэрийг ярих хэрэгтэй. Тэр хүмүүсийг тайлбараа хийх боломжийг хангах хэрэгтэй. Бүхэн хуулийн дагуу явах хэрэгтэй байхгүй. Тэрийг ингээд нийтэд гаргаж зарлаад бөөн дүүлэн шууган үсгээд тэгээ одоо дараа нь нөгөөдөл нь хууль ёсны шаардлага тавихаар хариулт байхгүй болчихсон суугаад байгаа байхгүй. Бүх юмыг улс төрсөн аргаар шийдэж гэж байгаа бол бас болж байна. Улс төрсөн аргаар шийдэж болно. Би бол хуулийн дагуу бүх зүйлийг явуулаач гэдэг шаардлага тавьчих. Энэ зөвхөн Дархан уул аймагт биш. Энэ одоо нэлээд олон газруудаас ийм гомдол гарч байна. Гомдол ирээд байгаа юм байна шүү дээ. Асар их ирж байгаа, асар их ирж байгаа. Энэ ер нь яг ямар учиртай байгууллага вэ? За энэ байгууллага одоо шалгаж байгаа бол хуулийн дагуу шалгаач. Хуулийн дагуу шалгаад алдаа дутагдал гаргаж байгаа бол гэж үзэж байгаа бол тайлбар аваач. Тэгээд эцсийн дүгнэлтэд нийтлүүлээч. Ингээд бидэнд үүрэг чиглэлээ өгөөч гэдэг байгаа байхгүй. Зөв. Тийм болоогүй байна. Тэгэхээр тэр хүмүүсийн чинь би яагаад ингэж байгаа вэ гэхээр айгуу сайн мэдээд байгаа вэ гэхээр би өөрийнхөө сонгогдсон тойргийн хөрөнгө оруулалтуудын төлөө одоо ингээд 5 дахь жилдээ гүйж байна. Дархан хотыг, Дархан уул аймгийг хүн амьдрах хамгийн таатай хот болгохын төлөө зорилго тавьж ажилладаг би. Бидний одоо их хурлын гишүүд. Манай Дархан уул аймаг Монгол орны одоо хамгийн өндөр хурдтай хөгжиж байгаа. Хүн амьдрахад хамгийн таатай хот болж байгаа гэдэгт итгэлтэй байна. Замтаа боллоо бид нэр орон сууцчул дэд өрнөж байна. Цэцэрлэг төрөлнтэй болоо, залуучууд цагаа өнгөрөх газартаа болоо, сургуулийн хүртээмж улстай тэргүүлж эхэлнэ. Цэцэрлэгийн хүртээмж улстай тэргүүлж байна. Эмнэлгийн хүртээмж өнгөрсөн 2024 онд л ихэд өнгөж 6 эмнэлэг бид нар дараханд барьж байна. Хөрөнгө оруулалтын тавиулсан байна. Энэ бол их хурлын гишүүдийн ажил, тийм ээ. Энэ ажлууд маань хэр явж байгааг шалгаа дээр ихээр хууль ёсны дагуу шалгаагүй. Тэгэхээр би гэдэг мэдээллийг би орон нутгаас нь авчиж байгаа. Тийм учраас би орон нутгийнхын түгүү та нар яагаад чих хуралцуулаад байна. Нөхөр аймгийн дарга, нөхөр хөрөнгө оруулалтын одоо хэлцээх тайлбар өг надад. Бидний олж ирсэн хөрөнгө оруулалтыг яаж зарцуулах бүрэн эрхийг та нарт өгдөг. Та нар энийг яаж хийсэн алдаа дутагдлыг энэ хүмүүс яриад байна гэхээр гүг ийм юм болсон гэдээ баримттай нотлохотой өгөхөөр би бас тэр хүмүүсийг чинь төрд ажиллаж байгаа хүмүүсийг чинь бас өмгөөлөх хэрэгтэй шүү дээ. Хуулиа мөрдүүлээ л гэж. Ойлголоо. Тийм ер нь энэ төрийн байгууллагууд хяналт би гэж юм байдгүй юм. Одоо ганц байгууллага энэ олон төрийн ч одоо
зөвхөн компани гэж 500 идэх ч гэлөө. Энэ болон яам агентлаг гэхэр эн чинь 1000 гараа явчлаа. Энийг одоо нэг байгууллага бүгдийн жил болгоо очиж шалгаад байхгүй шүү дээ. Амжихгүй шүү дээ угаасаа. Тийм ээ. Тэгэхээр энэ төрийн байгууллагууд, компани ч, яам ч, юун ч эдгээр чинь дотоод одоо хяндаг барьдаг юм байдгүй юм чинь. Олон улсад бол үндсэн зарчмаар нь л явах хэрэгтэй. Олон улсад хамгийн амархан зарчим юун дээр шийдлийдийг та бол одоо мэдчихэл байгаа бох. Хамгийн их баг зардалтайгаар л үйл ажиллагаа явуулж явах хэрэгтэй. За. Бүх компаниуд дээр, бүх төрлийн өмчт аж ахуйн нэгжүүд дээр хяндаг шалгадаг бүтц ажиллуулаад байвал тэнд цалин төлнө. Тэнд нэг ажилтан бий болно, байнга тэнд ажиллана, нэг аль бүүснэ, тэнд машин, унаа, бензин, тос, компьютер, ширээ, сандал зарлагна. За. Тэгэхээр тийм баруунд бол бизнесийн сэтгэлгээтэйгээр ажилдаг одоо улс орнуудад бол яадаг вэ гэхээр одоо шинэ юу гэдэг жилдээ 40% ч гэдэг юм уу те ээлжлэл ротацигээ шалгаад яваад байдаг юм бүтц байдаг. Энийгээрээ хийж болно. Тэ хуучин мэрэгжлийн ялт гэдэг бүтц байсан. Нэгээрээ хийж болно. Ийм одоо хуультай юмнуудаар хэмэр байгаа байхгүй. Хуулиа л хийчих. Хуулийнхаа дагуу л явъя гэж. За ойлголоо. Энэ тэгээ саяхан 1 сард бас танай байнгын хороо байна уу? Энэ нэг боловсролын хуулийн хэрэгжилтийг хилцсэн бас. Тий, тэн дээр та бас нэлээд идэвхжүүлэн оролцож тэр ялангуяа сайд медийг та бол нэлээд шүүмжилж хийлээ л дээ. Энэ дээр одоо ямар дүн гарав? Та бүхэн ямар дүн тавина хэрэгжилтэн дээр? Ийм байна. Боловсролын яамны хэрэгжилтийн тайланг бид нар сонсоогүй байна. За. Гэхдээ 2023 оны 7 дугаар сарын 7-нд үндсэндээ би одоо ахлаад 3 жил байнгын орны даргаас нь ахуулаад ингээл одоо явсараад хийсэн боловсролын тухай багц хууль байна. Монголын боловсролын тогтолцоог 33 жилийн дараа цогцоор нэг хараад араа шүдийн тааруулсан. За. Би төгс сайн хэм хийцэн манай гишүүд гэж хэлэхгүй. Гэхдээ тухайн үедээ бол олон улсын жишгт нийцсэн, ойртуулсан бүх тогтолцоог сургуулийн өмнөх буюу цэцэрлэг, ерөнхий боловсрол буюу сургууль, баг дунд боловсрол, дараа нь мэрэгжлийн боловсрол, дээд боловсрол, насан туршийн боловсрол, агсын түвшний боловсрол гэсэн бүх шатны хуулиудыг нэг багцаар нь барьж агаад энэ инх хамгаалалтын сайд юу талаас нь засаг талаасаа их хурл талаасаа би бол одоо өнөөдрийн манай ундрам гишүүн одоо байнгын орон дарга бид нэр зүтгээд энэ хуулийг гаргасан юм. Энэний өмнө яагаад асуудал үүсээд идэг байсан бэ гэхээр 1-4 жилийн одоо бүрэн эрхийн хугацаанд ерөнхий боловсролын хууль гарна. Тэрний дараагийн 4 жилийн хугацаанд дээд боловсролын хууль гарна. Тэрний дараагийн хугацаанд сургуулийн өмнөх боловсролын хууль гарахаар 12 жилийн асалтаа гарсан хууль чи хоорондоо хараа шүтэн таардаг байхгүй. Уйлдэж өгдөг. Хэрэгжилт нь байхгүй болчихдээ. Нөгөө хуулийн үзэл санаа алга болдог. Нэг удаа нэг ингэж багцлж өөрчилсөн юм байна. Энэ хуулийг дагаад 120 гаруй журам тогтоол гарах ёстой юм. Отоолт гарт усаагүй. Засгийн газар гарах ёстой шүү. Засгийн газрын түвшинд гарах ёстой, сайдын түвшинд гарах ёстой, боловсролын ерөнхий газрын түвшинд гарах ёстой. Дуусаагүй юм. Энэний үр дүнд юу дутуу үлдчихэд байгаа вэ гэхээр энэ намраас гэхэд үндсэндээ улс даяар Баян-Улгийн аймгийн Ногоон Нурсам, Доронтой аймгийн Чулуу хороод, Увс аймгийн Өндөр Ангайсам, Дархуул аймгийн Хонгор Орхон, Өмнө Говь аймгийн одоо Ноён мэдхгүй. Төв аймгийн одоо Сүмбэр. Улс даяар сум, суурин, газар бүрд явж байгаа ерөнхий боловсролын сургуулиудад 3 дугаар ангиас анх удаага англи хэл бүтэн заах хэрэгтэй. Тий. Бүтэн заах хэрэгтэй. Энэ бол хувьсгал хийх хэрэгтэй юм байна. Энийг бол би хизээ нэгэн цагт насан туршдаа одоо улс төрөөс гарахтаа миний энэ улсад үлдээсэн том өв гэж итгэж үлдэнэ. Сингапурын хөгжлийн нууц энэ Азийн том улсуудын бүгд бар улсуудын хамгийн нэгдүгээр хийсэн ажил юу гэж? Боловсролын англи хэл дэлхийн хэлтэй холбосон байхгүй. Тэгээ би энийг Монгол улсын их хурлд 8 удаа 33 жилийн түүхэнд оролдоод 8 уулан дээр нь унаад 9 дэх дээрээ бидний үед нийгэм маань нэгэн зөвшөөрч давуулсан. За энэ хэрэгжилтээ би нэхнэ. Хангагдаагүй байна. Урлах ёстой үстэй. Хөдөөгийн сумын сууж байгаа хүүхдийн боловсрол бид нар дээрээс нь хоёрт нь Монголын боловсролын тогтолцоог 3 жил тутам олон улсын үнэлгээнд оруулах ёстой юм. PISA-гийн үнэлгээ, OECD. OECD-гийн үнэлгээ буюу одоо эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын үнэлгээ гэж дэлхийн үнэлгээ байна. Монголын боловсрол сайн муу бүгд ярьдаг. Хэн үнэлцээ? Өөрөөрөө үнэлэл мундаг байна, эсвэл өөрөөрөө үнэлэл муу байна. Гэтэл дэлхийн хаана явж байгаагаа бид нэр үнэлэх ёстой шүү дээ. Энэ үнэлгээг заавал хий гэдгийг хуулийн суулгаж өгсөн. Жил болгоно уу? 3 жил тутам. 3 жил тутам. Анхны үнэлгээ хийгдсэн. Дүн Танусыг нөө хууль баталж явах үед хийгдсэн баха тийм. Хууль нь батлагдаад дараа жил нэгсэн. Дараа жил нэгсэн. Ингээд
Энэ үнэлгээ яаж гарсан гэж? Суманд сурж байгаа хүүхдийн боловсрол аймгийн төв сурж байгаа хүүхдийн боловсролоос 1.5-аас 2 дахин хойно авч байгаа агуулга. Аймгийн төв сурж байгаа хүүхэд Улаанбаатарт сурж байгаа хүүхдийнхаас дахиад 1.5-аас 2.5 дахин хойно. Энэ юу илэрхийлж байна гэж? Нөгөө баян ядуугийн ялгаа, нөгөө нийгмийн ялгарл, нөгөө нийгмийн одоо тэгш бус байдал чинь төрөхт нь үсчихэж байгаа байхгүй. Нэгдүгээр ингээд орохт нь үсчихэж байгаа байхгүй. Энийг арилгах гэдэг бол энэ зүгээр боловсролын хууль биш юм байна уг нь. Энэ бол нийгмийн энэ тэгш байх боломж, хүний хүүхэд тэгш өрсөлдөх боломжийн төлөө хууль واخгүй. Тэгээ энэний төлөө хэрүүлээ гэдэг. Тэгээ өөрөө ч юм тэн дээрээс маалал л л дээ энэ сошиалор энэ сайд болох гал ингээл энэ боловсролын яам ингээл өдөөд явдаг нөхөргээд ингээд яригдаад заах хөтө хөрхийн нөгөө олж авсан үнэт зүйл нь хамгийн өндөр амжилтанд тэр учраас тэрийг хамгаалаад өгөх гэж байгаа хүмүүсийн яриа баг. Би цагаа бол болчихно. Тий. Болчихно. Гэхдээ нэг юм гайхсан шүү. Тэр гайхсан. За би эхлээд байна шүү дээ тий. Та бүхэнд хамгийн түрүүн би нэг хувь хүнийхээ зүгээс талархал илэрхийлэх гэсэн. Тэр нөгөө англи хэлийг 3 дугаар ангиас заана гэдэг зүйл ангич бүр их хурл дээр хэд дахин ороод унах сар тий унах га та бүхэндээ завсарлага аваад ингэж за тэр сошиал дээр нэлийн дэмжлэг авсан бас та бүхэнд тэгсэн тийм ард түмлүүгэл гарсан л та. Тий тэгээд тэн дээр ингээд тууштай байсан тэр одоо гişүүд тэрийг баталцахад оролцсон. Тэр гişүүд би яг хувь иргэнийхээ хувьд одоо энэ нэвтрүүлгийг дамжуулаад танаа дамжуулаад би талархал илэрхийлээ баярлж байгаа гэж нэгдүгээртэй. За хоёрт юу бодож илаа? За яах вэ? Тэр мартчих. Тэгээд эн чин тэр хуулийн чин ингээд батлагдсан чинь одоо саяхан өөртөө энэ Англи элчин сайдын яамнаас хөрөг мөнгө гаргаад аль аймгийн сумд гэнүү англи хэлний одоо тэр багш нарыг авчирж штэ эн чин тийм ээ. Ерөөсөл хуулийн үр дүн. Хуучин бол үндэсний хөтөлбөр хийгээд их хурлын тогтоол гаргаад англи хэлний үндэсний хөтөлбөр хэд хэдэн удаа гаргаад засгийн газрын тогтоол гаргаад нэмэр байгаагүй. Ямар ч нэмэр байгаагүй. Яагаад вэ гэж? Хуулинд оруулна гэдэг чинь төсөв тавьж болж байгаа байхгүй. Тийм дээ. Нэг, хоёрдугаарт хуулинд оруулна гэдэг чинь гадныхантай уулзаж болж байгаа байхгүй. Бид ийм хууль баталчихлаа. Хэрвээ та санаж байгаа бол Монгол Улсын ерөнхий сайд Америкийн нэгдсэн улсад айлчлахад Америкийн нэгдсэн улсын дид ерөнхийлөгч хамгийн дөрөнд барьж авч ярьсан юм тэр үз. Тийм. Яг хөө намайг одоо ингээл одоо барууныхны бууны нохоол гих байх. Дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн хамгийн багадаа 85%. Дипломат харилцаа 95%. Бизнесийн мөнгөний 95% англи хэл дээр явж байхад бид нар өөр яах ёстой вэ? Гарцгүй шүү дээ. Гарцгүй. Энийг хамгийн аимшигтай нь бол таха. Англи хэлийг үнэтэй юм, баян хүний юм, дарга хүний юм гэж ойлгуулад мөнгө хийжсэн байхгүй энэ дэр хүмүүс. Арт түмэнд өгөхгүй шүү дээ. Арт түмэнд өгөхийн эсрэг хүмүүс ажиллаад байна шүү дээ. Яг л энэ дээрээс мөнгө хийжсэн. Арт түмэнд өгөхгүй байх нь тэр зарим улс төрчд ашигтай байсан. Энийг бодиулах ёстой шүү дээ. Тийм учраас их тийм хатуу тэмцэл үргэлжлсэн шүү дээ. Харин тийм яг тэр би тэр бүр гайхсан шүү дээ. Яагаад англи хэлийг энэ бүх нийтээр сурах юмыг эсэргүүцдэг улсын их хурлын гишүүн байна гэж бодохоос бүр ёстой бүр сонь санагч. Цөөнгүй шүү. Харин тийм. Тий. Тэгээ таа хүн чинь нэг үлээ хоёр саналаар нэг юм. Юу сүүлдээ бол яг 74.6%-аар гарсан. Гарсан тий. Зүгээр зарим үед бол ингээд гав ганцаараа зогсож явах үе байсан баг тий. Байсан. Хариуцлага тооцоолсон шүү дээ. Тий түрүүний 2 гэдэг нь би нөгөө нэг энэ шин засаг бүрдээд ягаад тэр нөгөө нэг хуучин сайдын боловсролын сайд юм байла. Ягаад буцаага тавиг би бүр гайхсан тэр одоо ерөнхий сайд тэр мэдэхгүй одоо тэр ч одоо нөгөө ерөнхий сайд бүр ерөнхий асуудал юм байна шүү дээ. Тий. Би бол одоо тэгж хуулаа батлуулсан сайд нь ингээд үр дүнгийн үзэхэд явах байх гэж зүгээр дотор хүлээжсэн. Тэгээд нэг тийм болцсон шүү тэр. За энэ танаа бүлгийн гишүүд сүүлийн үед энэ Жанко Батулга гэдэг хүнийг одоо үнэн нүүр царайг гаргаж тавьдаг болжээ их хурл дээр. Хуучин чи одоо энэ хүн чинь хичнээн жилийн чинь явж байна. Монгол улсыг хорлож байна. Хин ч юу ч ярьдгүй байсан. За манай Нэмд орд сайд байхдаа 1-2 удаа хэлсэн баг. Хүрлбаатар сайд байхдаа ганц нэг дуурч ийсэн баг. Тэр бус нь мэддэг мөртөө таагдгаа байсан ш та хүн чинь. Тэг сүүлийн үед одоо та байна, сайн зураг гишүүн байна, учрал сайд байна.
Та хэд ингээд дуурайд ихсэнд одоо нийгэм мэдхгүй зүгээр би л өөрийнхөө айгүй талархалтай байгаа шүү тий. Тэгээ энэ дээр одоо та бүхэн одоо яаж ингэ зориглуулах гэж асуух гэдэг л да. Үгүй яах вэ? Тэгээд урдны яга болдгоо цаг хугацаа нь тэгж таарсан бах нэг харагдаад байгаа бах. Хоёрдугаарт одоо бас мань митийн одоо носон журуудын гэх үү те. За. Үгийг бас нэг сонсдог болж байгаа юм байлгүй дээ. За. Тийм зүгээр өмнө нь бас илжил байсан, дууржил байсан. Ер нь бол Монгол улс за яг нэг хэлэхэд болдохоо зүгээр хувь хүний тухай одоо Баттулга гэж одоо хүний тухай ярихаасаа илүүтэй Монгол улс дэлхийн нийтэд хөл нийлүүлж алхаж болох уу? Монгол улсад хүн бизнес хийж болох уу? Монгол улсад хүн хөрөнгө оруулж болох уу? Тэ? Монгол улсын ороод ирсэн байгаа хүмүүс аливаа нэг ялгуурлан гадуурхалд гүтгэлэгт өртөж шоронд ордоггүй байж болох уу? Монгол орны эдийн засагт шинэ мөнгө орж ирж болох уу? Монголоос энэ төсвөөс Монгол улсын одоо нийт татвар төлөгчдийн хөрөнгнөөс өч төчнөөнөр нь төмөр замын хэрэг ингээл одоо юу гэдгийг тэ одоо орд газар нүүрс гээл одоо нүүрснээ бүгднгээс нь хулгай хийсэн ингээл одоо сонсгол болгоноор батлагдаад олон нийтийн нүдэн дээр харагдаад яригадаад байгаа энэ зарчмын үйлдэл нэг өдөр зогсох ёстой шүү дээ. Тийм шүү дээ. Зогсох ёстой. Хин ч ярьдаггүй. Энийг зогсоох ёстой байхгүй юу? Энийг зогсоох ёстой. Энийг зогсоо гэж намайг бол жишээ нь одоо их хурлын гишүүнээр сонгосон. Би тэгж итгэдэг. Би одоо 2 дахь удаага их хурлын гишүүн болоод ажиллаж байна. Одоо 43 настай. Бас миний хэд хүүхдүүд байна. Энэ улс орн маань бас аш үргэлжлэх ёстой. За тэгээд энэ улс оронд шинэ бизнес хийж болдог. Тэгээ шударгаар хөдөлмөрлөөд амьдрал нь дээшилж болдог. Хулгай хийсэн хүн ял зэмээ авдаг гэдгийг харуулхаасаа гэж намайг сонгосон л гэж итгэдэг. Миний журмын нөхдүүд бүгдийг тэг сонгосон л доо зүгээр тэгээд тэрийг одоо зөрөгтэй гаргаж хэлж байгаа гişүүд л одоо цөөхөн байгуул. Гэхдээ яг октогоо байснаас том олд байгаамаа. Дуугаж гисэн дэмжиж байгаа гişүүд их олон байгаа. Байгаа бах. Маш их байгаа. Хамгийн сонирхолтой нь өөрийнхөө ч одоо их хурл маань үрдэн байцаага ажил явуулахгүй юм та. Хамгийн сонирхолтой нь өөрийнх нь намынхан бүр их байгаа. Тийм үү. Яамат. За энэ засгийн газраас өргөн барьсан зарим нэг хууль тогтоомжууд талаар за энэ Евразийн гэрээлэг энэ нөгөө бензин онгоцны буудлын бензин нийлүүлэх гэрээлэг за энэ хоёр дээр эхлээд хоёлаа ярив. Энэ дээр их хурл маань харин өстой нэг хатуу чанга байж иж энэ хоёр буцаацсан тийм ээ. Эргэж орж ирээгүй байна уу тийм? Орж ирээгүй. Тий, энэ дээр би таны одоо баяр суурийг сонсъё гэж бодсон юм. Би түрүүний нэг юм дээр нэмж хэлэх ёстой юм орхисон байна. Хамгийн их хулгай хийсэн хүн дандаа хүмүүсийг хулгайч болгож гүтгэж яг үнэ амьдралын дуусгана. Яг тэгдэг. Харамсалтай шоронд хийдэг. Тэгээ төрийн тэргуунд гардаг. Төргөн өөрийн орд. Стратеги орд. Хулгай хийцэн. Энийг өөрөө охиныхоо компаниар дамжуулаад бүгдийг хийгээд тэнд байсан намынхаа одоо журмын нөхдүүдийг шахаж гаргаад тэгээ энэ Баянголыг хувьчилж авсан хүнтэйхээ хүүхдтэй нийлээд ингээд Сингапур руу гаргаад тэгээ дандаа өөрөө тийм хийдгүй юм шиг юм байна. Тэ? Тэгнэ. Баялагын уулгаач гээл хүмүүс рүү дайрна. Бүтээгээ явж байгаа хүмүүс рүү дайрна. Мөн үү? Хятадууд гэж үзэн ядуулна. Өөрийнх нь компани хамгийн их хятад хүн оруулж байна. Гэхдээ би хятадууд дургу биш. Оруулж авах хэрэгтэй. Тийг зүгээр бусдыг бити харлуулал та зүгээр л одоо бизнесээ хийлдэ тий. Тийм шүү. Сая таны асуултан дээр бол ийм л байна бол дахиад зүгээр яг бид нар одоо бас чижний тусгаар тогтолсон шүү. Хөрхий тий. Тэгээд яг энэ барууны ертөнцид бол нэг бизнесийн нэг үг бий. Чамд нэг гэрээ хилцэл тулгах юм бол хүн өгөх юм бол одоо чамтай 8 их гэдэг нь шүү дээ. Тэгвэл англиар нэг асуулт байдаг. What's in it for me? Өөрөөр хэлбэл энэ дотор чинь надад юу байгаа юм? Нэгдүгээр асуулт байхгүй. Дэлхийд даяар байдаг ганцхан л одоо зарчим. Монгол улсад юу байгаа гэдгийг л харчих хэрэгтэй. Тэгэл болоо. Монгол улсад ашигтай бол яри хий. Монголд ашиггүй бол дараа ярья. Ерөөсөө тийм л зарчим болчихлоо шүү дээ. Тэгээд тэрэн дээр та бүхэн тэр юун дээр бохомдод хэлээ л дээ. Энэ нөгөө сайднараас ингээ юм асуухаар
цаадуул нь одоо ингээл болтож барихын, тэнгэрийн юм ярихын тэгэд энэ зарим бүр худлаа хариулт өгж гэнэ гэдээ та бүхэн чих бохолцсон тэр дотор та. Тэгэд энэ их хурлын өмнө одоо эдгээр чинь үнэн зөв мэдээлэх үүрэгтэй шүү дээ. Тэ яагаад ингэ худлаа хэлээд байж болдгоо. Тий яг хөө ийм юм байна лээ. Яг 2-3 юм бий. Зүгээр одоо шинэхэд нэг юм тунхагийн чанартай хуулиуд байна. Их мардсан. Их хурлын өмнө худлаа ярьж болохгүй. Худлаа ярьцгүй нэг яах одоо санкц нь байна. Шийтгэл нь байхгүй. За их хурлын гишүүн дарах хэрэгтэй. Дарах хэрэгэд нь халдчихъя. Яг иргэнтэй ижилхэн шүүхэн зарчмаар л юм. Илүү юм байхгүй. Уг нь бол ч өөр зарчимтай байхгүй. Одоо парламент тогтцсон оронд бол. Яагаад гэвэл эн чинь асар их мөнгөтэй, асар их хулгай ийдсэн, асар их зарчимгүй хүмүүстэй энэ эрх ашиг хөндөх шийдвэр гаргах гэдэг хүмүүс шүү дээ. Тэгээ жишээ нь тийм. Энэ би өөрийнхөө тухай ярих гэдэг юм шүү. Зүгээр л тийм байхгүй. Тэгэхээр энэ нь бол яг хуу Тэмүүжин тэргүүтээ одоо гишүүд Монгол Улсын их хурлын үйл ажиллагааны хүрээнд одоо төрийн байгууллагуудаас авж байгаа болон бусад этгээдүүдээс авж байгаа мэдээллийг худлаа өгвөл хариуцлага хүлээдэг хуулийн төсөл боловсруулж оруулж ирэх гэж байгаа юм нэ. За би бол Тэмүүжин гишүүнд болон их хурлын даргад бас саналаа хэлсэн. За та хэд маань одоо Ардсан намын бүлгээс ингэж оруулаад ирвэл Ардын намын бүлгээс Тэмүүжин гишүүн ч бас Ардсан намын бүлгийн дэд дарга шүү дээ. За би бол Ардын намын зүгээс Ардын намын бүлгийн дэд хүрээнд бүр ажлын хэсгийг ахалж байгаад хамтраад наадахыг чинь батлуулъя. Зөв. Ингээд хэдүүлээ бас сахилах хариуцлагатай болъё гэдэг ийм байр суурьтай явж байгаа. Тэр ялангуяа одоо энэ хоёр тэр чинь нэг нь гэрээ нэг нь нөгөө юу штэ тий. Хоёлаа л гэрээ л дээ. Хоёлаа гэрээ нэг нь гэрээнд нэгдэх. Яг тэр юу юм бэ нэлээ тэр Европын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагт илсэх гэрээ болвол анхны нэг хулгаан замаар нэг орж ирээд нэг баларсан шүү дээ. Тэгсэн тий. Тэр бол Монгол улсад тун ашиггүй байсан. Ингээд одоо би тэргүүтээ манай гишүүд үндсэндээ гарч ирж эсрэг зогсоод гацаасан. Ингээд дахиж хилцээр хий гэдэг шиг л өгөөд мэдээж бид нар хойд өршдөг гэрээ бизнес хийх ёстой шүү дээ. Хийх ёстой. Гэхдээ бид нар ашигтай байх ёстой байхгүй. Ашиггүй бол хийх хэрэггүй. Ингээд бид нар одоо чиглэл өгсөн. Ингээд засгийн гишүүд маань бол ажилцгаагаад харьцангуй гайгүй хувилбар болгоод оруулаад ирсэн байгаа юм байна гэж ойлгож байгаа одоогор. За. Худалдаа үйлдвэрийн тэнхим болон бизнес эрхлэгчдийн төлөөллүүдээр нэлээд хилцүүлсэн. За. Тэгээ одоо тэднэрийнхаа зүгээс бол тодорхой хэмжээний дэмжсэн байр суурь оруулж ирвэл бас боломж юм. Монгол улсад үйлдвэр зарчим нь юм. Монгол улсад үйлдвэрлэж чадж байгаа. Ойрын ирээдүйд үйлдвэрлэхээр төлөвлөгдөж байгаа бараа бүтээгдэхүүнүүдийг оруулахгүй бай хасъя. Өөрсдөө үйлдвэрлэж чадахгүй. Одоо ирээдүйд бас одоо их хэмжээний хөрөнгө оруулалт оруулах төрлийг мөн бас Монгол улсаас экспортлж болох бараа бүтээгдэхүүнүүд дээр нэр зааж агаад гэрээ байгуулъя гэдэг ийм л зарчмыг бол дэмжиж байгаа шүү дээ. Бид нар чинь бүх өрштөө хэл худалдаа хийх хэрэгтэй байхгүй. Тэгээ хийх ёстой. Нэгийг нь бол онцгойлоод бас үгүйсгэж болохгүй. Нөгөө гэрээ нь бол одоо бид нар яагаад одоо эсэргүүцэх юм нөхцөл үүссэн бэ гэхээр 2022 онд санагдаж байна. Монгол улсын нэг төрийн Оросын холбооны улсын нэг компани, Монгол улсын нэг хувийн өмчт компани хоёр нийлээд Мэрэгван гэдэг баха нэг компани байсан. Тэр компани онгоцны түвшийг үнэтэйгээр нийлүүлээд байна гэдэг гомдол үсээд. За энийг гэрн төр өөрөө хийя гэж бид нар бүр хууль гаргаж агаад төрийн Ирчис ойл гэдэг компанид өгсөн. За ингээд одоо онгоцны одоо билетийн үн хямдраад ингээд янз янз болоод бас үр дүн гарсан. Гэхдээ тэр үед бол бид нар засгийн газарт ямар чиглэл өгч ирсэн бэ гэхээр нэг их усүрээс одоо хамааралтай байдлаа бууруулъя. Урд төшөөс авдаг болъё. Урд төшөөс орд ирдэг замыг нь нээж өгье. Буулгадаг ачдаг тэр терминалыг барьж өгье. Хадгалдаг савыг барьж өгье. Энэ төр хувийн хвшлийн хамтын ажиллагаа гадна дотны хөрөнгө оруулалтыг оруулж ир. Нэг. Хоёрдугаар дотоодын энэ нөгөө хөрс ерхий сайдын ерхийлэгчин одоо үед одоо эхэлсэн энэ нөгөө газрын тосны үйлдвэр байгаа шүү дээ. Энэ үйлдвэрийг яаралтаа дуусгая. Ингээд энэ бол ингээ 3 их усүртэй болъё. Урд айлаас авъя, хойд айлаас авъя, дотооддоо үйлдвэрлэе. Ингээ хамаарлаа бууруулъя гэдэг чиглэлээр үүрэг даалгавар өгсөн байдгийн. 22 онд. Харамсалтай нь үйлдэл хийгдэг байгаа. Нэг ч юу ч хийгдэг. Тэ яг одоо ковид гээл тэр үед одоо хөрөнгө санхүүгийн боломж жоох муу байсан баг. Тэгээ одоо бол бид нэр сая шаардаад байгаа юм тэр байхгүй. Бид нар өмнө ийм үүрэг чиглэл өгсөн. Хаана байна? Ойлгож байна.
Хой төршөөсөө бид бүрэн хамааралтай. Гэхдээ хамаарлаа бууруулах бодлогын арга хэмжээгээ бас давхар яриач л гэдэг байгаа. Тэр төмөр замын холболтын тухай тэр чин тогтоол баха тий энэ нөгөө гашуун сухад юу хэрэг чинь Их хурлын тогтоол. Тогтоол шүү дээ. Засгийн газрын гэрээ, хоорондын гэрээ тэрийг их хурлын тогтоолоор баталгааж үүссэн тийм байгаа бох тий. Тэгээд тэрий чин дагаад энэ биржийн хуулийн өөрчлөлийг ороод ирсэн. Тэгээд би тэрийг сайн ойлгоогүй маа тэр яг юугийн болохгүй болоод биржийн хуулиа одоо яах болсон юм бол гэдэг. Тэн дээр бас л их хурлынхаа эсэргүүцэлтэй тулж байгаа. Тэгээд одоо буцаасан байгаа. Тий. Офтек л байхгүй. Тэр нөгөө одоо тэр холболт хийх чинь одоо өчнөө тэрбум чиглэлээ долларын хөрөнгө гарна тэгээд тэрнээс бусна. Тэрнээс бус худалдааг яриад байна шүү дээ. Тэр чинь бас нэг тодорхой хэмжээний худалдаа авахгүй хэмжээтэй. Тэрнээс өөр бусд хэсгээ яах вэ гэдэг асуудал хэрэгтэй. Тэрийг нь бас биржээр оруулахгүй гэсэн юм уу засгийн газар. Тий, одоо биржээ болий том хэмжээгээр одоо бартарддаг гэрээ хийял гэдэг байгаа байхгүй. Өмнө бид нар чинь офтек гэж бөөн хэрүүл болоод нүүрсний улгаа болоод тэгээ зарим нөхдүүдээ шоронд хийгээд их том юм болсон доо. Саяхан шүү дээ. Тэгэхээр энэ алдаараа буцаж ороод ирэхгүй байхгүй. Тий. Тэгээ одоо энэ гурвын чинь ямар одоо формулировкоор буцаасын эргэж орж ирэх юм уу энэ гурван юм чинь? Гэхдээ одоо мэдэхгүй байна. Ер нь бол одоо тодорхой хэмжээний одоо би түрүү хэллээ. Жишээ нь Европ эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын одоо хийх төр хугацааны 3 жилийн гэрээний төсөл бол биднэрт одоо түрүү хэллээ шүү дээ. Монгол улсад ашигтай Монгол улсын үйлдвэрлэгчид, ажил олгогчид, татвар төлөгчдөд ээлтэй эрсдэл баг учруулах хэмжээний тохиролцоо хийж чадсан бол оруулаад ирэхэд дэмжигт асуудалгүй шүү дээ. Тий, одоо зүгээр зарим хүн жишээлбэл манай Үүлбаатар дарга бол бүр тэр хин хоёрыг бүр эх орноосоо урагчд гэж нэрлээд хэлээ л дээ. Одоо би бол арайч бас эх орноосоо оровцсон гэдэгт бол арай л итгэхгүй л байгаа шүү бас ч гэж арайч бас. Заах үтэй тэгэл нөгөө төр засгийн ажил хийж байгаа хүмүүс бас тэгэл аргагүйдэл эсвэл одоо чадваргүй талаас тэр шахалт дарамт байдгийн бол хэд хэдийн харагддаг. Нэгдүгürt бас аргагүйдсэн хүмүүс байна, хоёрдугаар чадахгүй байгаа хүмүүс байна, гуравдугаар сэтгэлгүй хүмүүс байна. Тийм ээ. Юм зээл юм байгаа. За дараагийн асуулт энэ дархны зам байна. Энийг одоо та гишүүн болоод хамгийн хөөцөлдсөн. Тий, ийм гишүүдийн нэг. Тий, энэ дээр яг юу болов? Одоо тэгээд ингээд нэг арайхж 8 жил ч үлээ болоод арайхад дууссан чи одоо бүх хилэн дагуулад эхэллээ шүү дээ. Тэр чинь замдаа нэг 20 хэдэн тойрог байна л. Тэр нөгөө нэг голын тэр зорвсыг цементээр хийсэн чинь цас хунгарлаад өвөл бол одоо ингээ явж чадхаа байчлаа л гин. Энэ дээр яг юу болсон юм бэ? Тэр зураг төрлийн та урд нь харж ирсэн юм уу? За би 2020 онд гишүүн болсон. Хүмүүсийн хурлын гишүүн болсон. Энэ замын ажил 2017 онд эхэлсэн. За. 2017 оноос өмнө зураг зурагдсан гэсэн үг. 2017 оноос өмнө зураг зурагдаад тэгээд Азийн хөгжлийн банк, Европын сэргийн босголтын банк энтерт хүсэлтээ өгөөд нөгөөдүүл нь зөвшөөрөөд яг энэ зураг дээр чинь санхүүжилт хийнэ гэд гэрээ байгуулсан. За ингээ би 20 онд гишүүн болоод орж ирэхэд би одоо сандаг. Одоо намын баг хурлаас мандат аваад их хурлын гишүүнд нэр дэвшээд тухайн үеийн хамгийн одоо өндөр хүчин чадалтай машин Land Cruiser 200 гэдэг машинаар Улаанбаатараас гараад Дархан ороход 8 цаг 30 минут явчихсан. Тийм. 3 жилийн өмнө эхэлсэн байсан зам. 200 км зам. За ингээд намайг Дарханд нэр дэвшээд очиход дарханчууд бол ганцлын загсан. За наатахад усгачаал. Ингээ болоо. Чи наатахал араас нь яв. Одоо ард түмний даалгавар яах вэ? Явна. Ингээд тэнд хэдийн юм үсэж байгаа. Нэгдүгээр санхүүжилт нь гаццсан, гүйцэтгэл нь гаццсан. Нөгөө гүйцэтгэгч нь алга болцсон. За ингээд олон нийтийн анхаарлын төвд авчираад оюун эрдэнэ ерхий сайд өөрийн биеэр очиод тухайн үеийн хууль зүйн сайд байсан одоо Нямбатар сайд очиод ажлын хэсэг гараа засгийн газраас ажлын хэсэг гараад би ерөөсө хурал болгон дээр дархны зам. Тэгсэн. Ингэсээр гад ажлын хэсэг байгуулад ингээ яваад ингээд манай засгийнхан ч нэлээ хөдөлцөхөөлөө, их хурлч нэлээ хөдөлцөхөөлөө, Монгол банкныхан ч орж ирлээ. Хятад элчин сайттай ч хүртэл уулзсан. Ингээд гадаад харилцааны яамыг хүртэл оролцуулж ирсэн. Ингээд бүх талаар шахчихж арай гэж нэг юм дуусгаад одоо ингээд 24 онд нэг юм дууссан. Гэтэл ямар асуудал үүссэн бэ гэхээр тэр энэ 20 хэдэн тойрогч зурган дээрээ байдаг. Нөгөө 17 оноос өмнө батлагдсан байсан. За хоёрдугаар тэр дундлын цементтэй хавтангууд чинь хаалтнууд чинь бүгд тэр зурган дээр өөрчлөөд өгөөч гэхээр өөрчилж болдог.
Өөрчлөлт ирэх байдаггүй. Өөрчлөё гэд хилцээр хийгээд явах гэхээр санхүүжилтэн зогсоод одоо дарахны зам дуусаагүй байгаа. Тэгэхээр бид нар ямар одоо баримтлал юу чиглэл рүү явсан бэхээр бүтэн дуусах чи юу ч гэсэн. Аюулгүй болгоод авъя. За ингээд дараа нь одоо алдаа дутагдал байдаг бол энэ зураг зурсан хүмүүстэй хариуцлага ярья. Уг нь бол энэ зам нэг 80 км/цагийн уртаар явах хэрэгтэй зам юм бэл. Хурдны замын ангилд ордгүй. Хот хоорондын зам гэдэг ангилд ордог зам юм. Тэгээ одоо хурдны зам гэж ойлгоод байсан. Гүү. Тэгээ одоо бид нэр одоо ямар асуудалтай тулгарчаад байгаа вэ гэхээр одоо энэ тойргууд яах? Тэ? Тэр зургийг ер нь анханаас нь хэн зурсан, хэн баталсан. Тэгээ сая одоо дэлгэр сайхан сайдад бас энэ дээр тэр зураг зурсан компанийнх нь тусгай зөвшөөрлийн цуцлана гэж байна лээ. Тэгээ тийм зураг зурхах бас хэрэггүй. За тухайн үеийнх нь хөөрхий чадвар чансаан тэр байсан байх л гэж бодож байна. За ямар ч байсан замтай болсон. Одоо тэр алдаа дутагдлаа засгал үлдсэн. Тийм байна. Гэхдээ тэр хин дэлгэр сайхан сайд чинь нэг мэдгэл хийчих шиг бол тээ. Энэ зургийн компаниг авилгатай тэмцэх газарт өгж байгааг үлээ. Тэр юунаас болсон юм тэр? Гэхдээ тийм алдаатай зураг яагаад батлаад тэгээд тийм алдаатай зургийг улсын комисс яагаад хүлээгээд авчихдээ. Тэр тэгэл асуудал үүсэн шүү дээ. Дахиад тэнд хэд хэдэн асуудал байгаа байхгүй юу? Би бол одоо шинэхэд энэ зургийн засуулна гэсэн бол би дарахны замаа дуусгуулж чадаагүй байгаа. Дархан Улаанбаатар хоёрын хооронд одоо энэ зам дуусаагүй зургийн алдаагаа засгасаар ятал энэ ханшийн өөрчлөлт гээд ингээд дунд нь ковид гээд ингээд бүтэн дуустаагүй байгаа. Гурван асуудал үүд. Нэгдүгürt энэ тойргууд. Хоёрдугаар тэр дундлын цемент хаалтнууд. Цас орлоо, хунгарлаа хаалаа. Хилээд дийлээгүй. Өчнөн удаан ажлын хэсгээс чиглэлгүүд дийлээгүй. Боломжгүй. Гуравдугаар баруун арагийн нааталт нэг гүр байхгүй. Таг ах байхгүй. Зурагч байхгүй, төсөвч байхгүй. Тэгээ яагаад тийм зургийг хүлээж аваад, яагаад тийм зураг зураад батлуулсныг мэддэггүй. Тэгэхээр энийг бол шалгуулад хариуцлага ярих хэрэгтэй гэдэг нь бол зөв. Тийм байна. За одоо ингээд хамтарсан засгийн газар ажиллаж байна. За мэдээж хамтарсан юм чинь хэрүүр уруул зөндөөл гардаг байх ер нь харж яхад. За тэгэл юм л бол та одоо ингэдэг. Ардсан намынхан тийм л бол гараач те. Тануусыг ямар бид нэр яасан биш. Хүчээр бариад байгаа биш. Гэл та дандаа тэгж харагддаг л та. Тэг. Тий. Тэр чинь тэгээ одоо эн чинь хамтарсан юм бол эн чинь тэгээд энэ одоо тэр зөрчлөө гэдэг юм юу гэ тэрийг ингээд одоо хоорондоо яриад ингээд зогцоод энэ улс их орныхоо төлөөл гэж нэгдсэн шүү дээ. Тийм биз дээ. Тэгээд цаашаа явуул яад тий. Гэхдээ ер нь ийм юм багмаа. Би бол Монголын намын гишүүн. Тий. 18 настайд хэлсэн. Хөөе. Би одоо 26 дахь жилдээ намын гишүүн явж штэ. Тийм ээ. Би намын гишүүтэйгээ их уулзсан. Нам хамт олонтойгоо уулзаад бас ард иргэдтэй уулзаа явахад бид энэ намынхаа үзэл баримтлал програм хөтөлбөрийг дэмжүүлэх гэж өөрийнхөө нэр дэвшигчдийг ялуулах гэж намаа ялуулах гэж бүх чадлаараа зүтгэсэн. Ялуулсан. Тэгсэн. Нэг талд. Нөгөө талд нь ингээд ойролцоо ингээд энэ 126 листтэй ингээд ороод ирэхээр эвсгээс өөр аргагүйгээд намын багварал маань шийдээд нэгтгэсэн учраас арга байхгүй болчих. Гэлээгээд энэ их хурлын гишүүний ажил гэдэг чинь хууль тогтоомжийн биелэлтийг ажлын шаардлагыг заавал тавьж явах үүрэгтэй эрхтэй байгууллагын төлөөлөл байхгүй. Би эвслээгээд алдаа дутагдлын өмнө дуугаа суугаад байж болохгүй шүү дээ. Энэ чинь миний үндсэн үүрэг мөн. Одоо ард түмэндээ өгсөн тангараг. Тийм учраас энэ хоёр шалтгааны улмаас бол би бол жишээ нь ихэд дургу байдаг. Шууд л хэлдэг. Тэгээ дандаа гомдолтой байна. Тэгээ ажил нь болохгүй болохоор бид нар хамтарсан засаг учраас та нар дуугүй байх хэрэгтэй гэдэг юм ярьдаг. Дуучлаараа тийм байхгүй. Болчих хэрэгтэй гомдоод байвал болил. Ер нь энэ засаг дотор одоо би нэг хяндаг тийм механизм юу гэдгийг тэр нэг 3 намын даргын нэг гэрээ гэж юм байх шиг байгаа юм. Тэрийг бидэрт үзүүлэгөөч үлээ саяхан нэг хурал дээр тийм яригч тийм. Би бас хараагүй. Тийм үү. Ямар сони. Тэгээ зүгээр яг уу эвсч болно. Ажлаасаа. Энэ нэг ажил хийдэг хүмүүс байна шүү дээ бас. Гайгүй ажил хийгээ яваад байгаа хүмүүс байна. Энэ хамтарсан засаг байгуулагчнараа бас хэд хэдэн том төсөл явуулчлаа. Маш сайн. Энэ бол айгүй сайн тий. Одоо бусд ажиллаа хий. Одоо Эрдэнэ ус цахилгаан станц. Тий. За энэ одоо эрчим хүч. За тэгээ энэ 5 толгойн холболт. Одоо гашин сгут 5 гашин сгут холболт. Тий. За энэ Оронагийн гэрээ. Тий.
За одоо гадны орны За ямарчсан дөрөв том юм тий. Энэ мундаг байхгүй юу? Мундаг байхгүй юу да? Гэхдээ эндээ гидсээ цадаад бас ингээд аарахад байж болохгүй шүү дээ. Арт түмэн чи зөндөө асуудал байна. Шийтгэх шүү. Тэгэхээр яг уу гараачи ороочи гэдээ хэлэх бол энэ улс төрчийн л одоо хатуу өгнүүдийн нэг хэлхэл нь шүү дээ. Гомдлоодоо бол болчих хэрэгтэй шүү дээ. Тий үгүй бол одоо юу гэдэг юм бас бид нэр парламент бол парламентыгаа л ажлыг хийж байна. Тий. Хэн нэгэн бүлэг итгээд хэн нэгэн одоо хүмүүс энэ бас нэг юм зарчмын шаардлагыг заавал тавьж явах хэрэгтэй. Энд ерөөсөө одоо намжрахад байгаа юм. Зарчмын шаардлага тавьж байгаа шүү дээ. Ажил хийх гэдэг бол хийж чадахгүй гомдлоод одоо хамтарсан засгийг гэдэг нэрийн араар нуугдаад залхуураад одоо эсвэл одоо бодлоо булхан хийгээд ивэл болох хэрэгтэй. За ойлголоо. Би энэ нэвтрүүлгээр орсон гишүүн болгоноос суугаад байгаа маа. Энэ одоо бүсчсэн хөгжлийн хууль тэрний үндсэн дээр бид нар чи одоо энэ сонгуулаа хийлээ. Энэ маань одоо энэ хууль маань хэрэгжиж байна. Яг одоо сонгуулийн хуулийг бол бид нар ингээд бүсээр хийгээе хийгээд явцсан. Тэгээд одоо бүсүүдэд одоо том хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ гэл ингээд явж байна. Тэг яг одоо юу бол шинэхэд одоо нэг үгүүл хэлээ. Том хэмжээний ийм одоо 3 том аймагт ингээл 17 хоног сонгуулийн сурталчилгаа хийгээл ингээл яваал тий. Бас хэцүү юм бэл. Асар их зардал. Асар их одоо хүчин чармаалт тий. Би хүч шаардсан баха. Ер нь одоо юу гэдэг бие муутаа эсвэл одоо жоо өндөр настай хүмүүс дийлэхгүй шүү. Дийлэхгүй. Эмэгтэйчүүд ч гэсэн өөр юм тий. Өрөвдмөр тэгээд чи одоо асар их одоо мөнгөтэй хүмүүсээс үлдээ гардаг л болно доо. Энэ нэгээр удаа. Би бол тийм л бодолтой байдаг. Бүсийн бодлого нэгтгэж болно. Тэгэхээр сонгуулийн одоо энэ нэг юм харьяал хамаарлын хувьд бол би бол эргэлзээтэй л байдаг. Тийм үү. Гэхдээ одоо тэрэндээ зориулаад төсвөө хөртөр тав хүн чинь батллаа гээл урд нь одоо 800 хэдэн төслөөсөн бол одоо 15 6 боллоо ч гэлөө нэг тийм дэвшил яриад ин л л дээ. Яг юмд чинь тэгэл сайн талч байгаа, сар талч байгаа тий. Тэгээ би бол бас янз янзын байр сууриас л харна шүү дээ. Би бол нэг л зарчмаар харж байгаа. Өөрийнхөө байр суурийг би таны байр суурийг л сонсож байгаа тий. За тийм байна. За та бүхэнд нэг 5 минут байна. Тий. Сүүлийн нэг 2 асуулт байна. Энэ та уул уурхай мэрэгжлийн хүн. За энэ уул уурхай ингээд төслүүд дөнгөж эхлэх гээд нэг кемп мэпэ бариад ингээд нэг одоо нөгөө өрөм мөрмөө зоогоол эхлэнгүүт нь ингээл их орончд очиод түүгээл зодохын зодоод хөөхмийн хөөгөөд ингээд юм нэвдлээд ингээд тэрийг таргаа ич. Одоо ийм байхад яаж уул уурхайн төсөл шинээр эхэлж бидний хүсэж байгаа одоо нөгөө гэрэлт ирээдүй одоо юу гэдгийг зорж байгаа юм маань хизээ бүтэх юм. Энийг одоо яах вэ? Ийм л юм. Зүгээр одоо би миний л ойлгодог, миний л одоо судалж ойлгосноор бол Монгол улсын хувьд шинээр мөнгө олох, эдийн засгаа томруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, татварын орлогоо нэмэгдүүлэх, ард түмнийхээ амьдралыг үүдэн татахад гаднаас мөнгө хэрэгтэй. Энэ мөнгө хамгийн дөрөнд уул уурхайн салбараас орохоос өөр гацгүй байхгүй. Бидний өөр хаашаач орохгүй. Нэг энэ бол ойлгомжтой, энийг зөвшөөрч хэрэгтэй. За хоёрдугаарт дэлхийд даяар л юм яриа байдаг. Манай одоо уул уурхайны дунд. Дэлхийн нэг 80 90 гаруй орн энэ байгалийн баялагаар одоо амьдарцгааж байна. Уул уурхайг муулж жагаад яг очиод үзэхээр асуудал уул уурхайдаа байдаг. Тэндээс олж ирсэн орлогыг хэрхэн хуваарлаж байгаа даа л байна. Хэдийн хэсгийг хулгаалаад байна. Хэдийн хэсгийг ард түмэнд өгөөд байна. Хэдийн хэсгийг шудраг одоо хуваарлаад байна гэдгээс л асуудал үүсэж байгаа. Revenue distribution management. Эндээс хамаарат хит их энэ бол та бүгд юм байлиг энэ Монгол орны юм яас үнэн гэхдээ тэрий чинь олохын тулд хөрөнгө гарч байгаа тэрий чинь олохын тулд мэрэгжилтэй болсон хүн хүчээ ажиллаж байгаа ядаж нэг машин очиод өрөм тавихад зардал гарч байгаа энийг хөрөнгө оруулалт гэж нэрлэнэ энэ хөрөнгө оруулалт чинь бидэрт жишээ нь байхгүй дээрээс нь хөрөнгө оруулах мөнгө нь байлаа гэх технологи нь бас байхгүй 1500 метрийн гүнд аваачаад дэлхийд 2 хан байдаг 3 хан байдаг өрмийг бид нар ажиллуулж чадахгүй тэрийг чаддаг хүнээр нь авчрал тэр технологиор хийлгэхээс ор гарцгүй тийм ээ за эсвэл одоо юу гэдэг 240 тонны даацтай том машин авчраад нүүрс зөөе. Тэр их авчрах юм. Хэдүүлээ хөрсдөө тоход дийлэхгүй шүү дээ тэр том одоо нүүрсний ортууд. Том хэмжээний эдийн засгийн эргэлтэр бүлэх ортууд. Тэгэхээр энэ чинь хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тэгэхээр хөрөнгө оруулалт
халтыг авахын тулд нэгдүгürt хизээ юу тохирсон тэрэндээ хатуу үнэнч байх хэрэгтэй байдаг. Нэг. Хоёрдугаарт оруулаад ирсэн хөрөнгө оруулалтыг нь хамгаалдаг байх хэрэгтэй байдаг. Инний дараа надад Монгол улсад бидэнд хөрөнгө оруулах гэж байгаа хүн баг хүүгээр орж ирнэ. Ашгаа урт хугацаанд авахаар орж ирнэ. Энэ хэцүү үед бол маш хурдан хугацаанд том хэмжээний хөрөнгө оруулалт бушууга хийгээл асар өндөр хүүтэйгээр аваад гарахыг бодно. Бидний шалтгаалаад байгаа байхгүй. Тэгэхээр яг уу их өрөвдөлтөөлтөө яг үндэ бол юу гэхээр уулуурхаан бараа бүтээгдэхүүний үн өсөөд ирэхтэй зэрэгэл энэ баялагын үнсэрхэг үзэл асаад ирдэг. Тэгээд улс төрчид нь гараад манай улс баян бидэрт мөнгө л байна. Ийшээ тийшээ ямаанд ч мөнгө өгөөл, тэмээнд ч мөнгө өгөөл, тийм ээ. Гэрлүүгээс төмөр зам одоо юу гэдгийг татуулаад тэгэл мухар төмөр замууд аваачиж барайл, хулгай хийгээл, хасгад зутгаал. Ингээд эрэхтэй зэрэг бол ард түмэн ууралж эхэлдэг. Энийг тэгээд уулуурхаан бараа бүтээгдэхүүн нь унаад эхэлдэг. Унаад эхлэхээр тэр хин ч яриха болчдөг. Тэгэхээр зүгээр одоо ийм л юм дөө одоо танаа гэрийн одоо хашааны одоо банзы чинь бүтэн сайхан солиод үгүй. Тэгээ хоёлаа танаа хашаан дотор газрыг чинь ухаж хагаад ногоо тариад ч юм уу те. Эсвэл одоо үйлчөөг чинь засаад үгүй. Тэгээ би чамд 100 хонь өгье. Энэ чиний газар юм байна. Хоёлаа 100 хоноо 50% нэм үү одоо 30-70-аар ч юм уу үр шимийн авъя. Ингээд хоёлаа 30 жил 10 жил яваад нэг баяжчихыг бодъё доо гэд ингээд хүн ирж штэ. Тэгэхэд нь заа гэж оруулж ирээл за тэгэл нэг 50 хонтой болол 100 хонтой болоод ирсэн чинь жоохон цээж нь шинэ үеийн цээж өвчин хөдлөөл гэдэлцээл харсан чинь л миний хоньнууд бүгдээрээ л баймаар санагдтал. Тэгэл дээрэмдээд ихлүүл зуд нь тэгээ дараа нь нөгөө чинь ингээ нөгөө мө 100 хонь хавааж авсан хашаа ороог нь янзалж өгсөн нөхрөө хөгөө явуулчих хоньыг аваад. Тэгсэн чи зуд болчихно. Тийм ээ. Тэгээд бүх хон нүхлээ. Тэгээд дараа нь чи хүнээс одоо намайг малтаа болгоод өгөөш хоёлаа хамтрыг гэвэл хүн уулзах юм та. Үгүй шүү дээ. Тэгэхээр бид нар нэг юм бизнес сурмаар байгаамаа. Сурмаар байгаа. Гэхдээ энийг одоо тэр бүр хууль мөлөнд нь оруулаад одоо бүр болдгоо болвол энэ цэрэг цагдаагаар нь хамгаалуулдаг энэ тэр юм руу орж болохгүй юм чи одоо. Хой бас юм байдаг юм аа. Уулуурхаан салбарт байна шүү дээ. Төр засаг байна, хувийн хвшлийнхэн байна, ард иргэд байна. Энэ гурван оролцогч тал гэж нэрлэдэг. За одоо сүүлийн үед бол одоо land connected people буюу одоо тухайн газар одоо уулуурхаан депозит одоо орд байгаа газрыг тойрсон одоо оролцогчд гэдэг бүгд ингэ оролцуулж байгаа. Энэ хүмүүс сэтгэл хангалуун болж ийж дундаа бүгдээрээ заавалж гинэ гэсэн тохиолдолд хүрсэн тохиолдолд урагшилдаг юм. Одоо юу гэдэг цэрэг цагдаагаар хамгаалуулаад ингээл ирүүл нөгөө талаас нь бас буу барайл босоод ирнэ. Тэнгэл юм руу явдаг. Тийм үү. Тийм. Тэгэхээр зүгээр энэ чинь арчилсан улс хууль зөрчөөд хүний өмч хөрөнгө эвдэлсэн хүмүүс байгаа бол шууд хууль шүүхийн дагуу аваачаал байдаг газарнуудаа байлгачих. Тэ? Тэгэхгүй бол одоо босдог суудаг хөх цэнхэр хүмүүс тавхиадлаа тэднийг нь одоо тэгээ цагдаар нь яадагчгүй даварцгаагаал сүүлдээ тэгээ төрийн сайд их хурлын гишүүд одоо тэгээ мэдхгүй одоо хэнийг ч хамаагүй буудан шүү алан шүү болоод эхлүүл хинэрхийн. Хинэрхийн тэгээ хэдүүл нэг нацаг дуржийн нэг найраг байдаг үсттэй. Нөгөө хаврын салхи сэр татаад л тэгэл нөгөө хуучин хүү морин дээрээ мордоод тоос манаргаал нусаа пурх итл нийгээл тийм ээ хөмөрсөн тогоон дотроо ингээд л тийм ээ тэр амьдралаар амьдрмаар байвал бас болно шүү дээ. Сонголт байна. За баярлалаа. Манай нэвтрүүлгийн цаг өндөрлсөн байна. Тэгээ бидний урилгыг хүлээж авч манай студид ирж одоо энэ сонирхолтой ярилцлага хийсэн танд баярлалаа. Таны гишүүнийхний ажилд өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Студийн хүнтэй цагийг надад зориулж бас урьж яриулсанд баярлалаа. Танд амжилт хүсье. Баярлалаа. Үзэгчдээ манай өнөөдрийн нэвтрүүлэг үгээр өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзтараа түр баяртай.